Хонин нуг брендийн Гауда чедар бясалгыг хэрхэн хийдэг вэ? Бясалганд хуримтлагдсан олон тооны шимт бодис нь тухайн бясалганы дахин давтагдашгүй амт үнэрийн цогц бит байдлыг бий болгодог. Бясалгыг тохирсон арга технологиор үйлдвэрлэгч тухайн газар нутгийн агаар, хөрс, бэлчээр, ус, малын сүүнээс их хамааралтай. Сэлэнгэ аймаг Хонин нугын орчмоор бэлчиж байгаа бэлчээрийн мал аж ахуйн жаргалтай бэлчиж байгаа гэж хэлээ л да. Ферминг гэдгээс бэлчээрийн мал аж ахуйн ялгарх онцлог бол жаргалтайгаар өөрөөрөө тааваараа бэлчиж байгаа л мал гэсэн үг шүү дээ. Сүү хүлээн авах. Зүүн хараагийн малчтаас үнэний сүүг цуглуулад айл болгоны сүүнд анхан шатны шинжилгээ хийж шаардлага хангаж байвал сүүний хөргөлтийн цэг дээр авчирж хөрөгдөг. Зориултын машин цуглуулсан сүүнд 10 гаруй төрлийн химийн шинжилгээ хийж бясалганы гол түүхий эд болох түүхий сүг хүлээж авдаг. СИП буюу цэвэрлэгээ ариутгал. Түүхий сүг хүлээж авахаас өмнө тоног төхөөрөмжийн угаалга ариутгалыг өндөр түвшинд хийн. Хонин нуг брендийн бясалгаг үйлдвэрлэх явц дууссаны дараа тоног төхөөрөмжийг дахин угааж ариутгана. За манай үйлдвэр сүүний машин орж ирэх үед миний ажил эхэлж байгаа. Би бол хэмжээдэг. Аливаа нэгэн шинжилгээний сүрэг гарах юм бол мэдээж тэр сүгээ бид нар авдаггүй байгаа. Тэгээ тэнцэн химийн шинжилгээгээр тэнцэн сүгээ манайх үйлдвэртээ авч бясалгаа яадаг байгаамаа. Сүүний ариутгал. Үйлдвэр дээр сүү хүлээн авах явцад сүг хэмжих, шүүх, бактофуг танкнд оруулж хөргөх, хадгалах зэрэг ажил буруудыг гүйцэтгэнэ. Ингэснээр түүхий сүүний бактерийг 90% устган цэвэршүүлж, төрөл бүрийн сөрөг амт үнэрийг байхгүй болгодог. Бясалганы сүг ариутгаад бясалгаг эдэх температурт хүргээд бясалганы тогоо руу шилжүүлдэг. Сүгээ хүлээж аваад боловсруулалтанд оруулаад ирэхээрээ бас мэдээж өндөр шаардлагуудыг тавьдаг те. Мэдээж дээд зэргийн сүүн, нэгдүгээр зэргийн сүүнд бид нэр тосыг, хуурай бацыг голчилж авч үзэж бясалгаа цааш нь ямар бясалгаг болох уу? Энэ тухайн сүүн ямар онцлогтой бясалгад тохирох уу гэдгийг технологийн дагуу шийддэг байгаа юм. Ээдүүлэлт. Температур эсэглэнгээ хянаад ээдүүлэлт эхэлнэ. Бясалгаг бүр тохирсон сүүн хүчлийн бактерийн хөрөнгө тохиромжтой температурт ээдүүлэгч ферментээ хийж ээдүүлэх үе шат эхэлнэ. Ээдүүлсэн бясалгыг өндөр даралтаар хэвэнд оруулж биежүүлнэ. Эхний шатны шар сүүнээс салгах үйл явц гэж ойлгож болох юм. Ээдэм тосгочонд хэвэнд орсон бясалгыг зориултын ариутгсан зүсгчээр зүсэж дараагийн шатны боловсруулалтанд бэлтгэдэг. Ээдмээс дээж авч дараагийн чанарын хяналтыг хийнэ. Сүү боловсруулагдаж гарч ирээд эдэн боловсруулалтын явцад эрүүл ахуй талаас нь хяналтыг тавьдаг. Энэ маань бол гол үзүүлэлт байгаа. Цаашлаад бясалгаг бойжилтын хугацаанд мөн мэдрэхүүн талаас нь хяналтыг тавина. Лабораторийн шинжилгээ, хим микробиологийн шинжилгээнд хамруулж өдөр тутам хяналтыг тавьдаг байгаа. Шахалт. Технологийн дагуу ээдүүлсэн бясалгыг зүсэж хэвэнд оруулна. Зориултын хүнсний үйлдвэрлэлд ашигладаг хэвэнд хийж хэвшүүлнэ. Үүний дараа урьдчилсан шахалтуудыг хийнэ. Үндсэн шахалтыг зохих төхөөрөмжийн тусламжтайгаар өндөр даралтаар шахаж шар сүг ялгаруулна. Шахах ажилбар бясалганы Гауда чедар төрлөөсөө хамаарч 3-5 цаг үргэлжилдэг. Бөөрийнхий хэлбэрт оруулсан бясалгыг үйлдвэрлэлийн дараагийн давслах дамжлага тийш шилжүүлнэ. Давслах. Хэвэнд оруулсан бясалгыг Увс аймгийн Шүдэн уулын давсаар давсалдаг. Бясалгыг 12-оос 24 цаг давсны уусмалд давслахаас гадна хуурай эдмийн үрлээр мөн давсалдаг. Давсны тусламжтайгаар эсэлтийн процессыг удирдахаас гадна шар сүг бүрэн ялгаруулдаг. Хэвэнд орсон бясалганы чигийг үлдээж таагүй бичил биетийн өсөлтийг давслах үйл явцаар хязгаарладаг. Мөн бясалганы үндсэн амтыг үүсгэхээс гадна хэлбэрийн хувьд хатуу нэгт гадаргуутай болгож хөгц мөгөнцрөөс бясалгыг хамгаалдаг.
хатаах болон вакуумжуулах. Давсалсан бясалгыг хатаах өрөөнд бүтээгдэхүүний онцлог хэлбэр хэмжээнээс хамаарч 6-аас 12 цаг байлгадаг. Тохирсон хэмд бясалгаа хатаасны дараа дахин сорьц авч чанарын хяналтыг харах болон үнэрлэх мэдрэх үегээр дахин хийдэг байх нь. Технологийн зөв гормын дагуу бэлэн болсон бясалгыг гялгар уутаар вакуумжуулж өндөр хэмтэй халуун усанд дүрж агааргүй болгодог. Гялгар уутыг нь халуун усанд хийж агшаасны дараа үйлдвэрийн дараагийн дамжилгад шилжүүлнэ. Бойжуулах үе шат. Бясалганы чийг, давсны агууламж, микрофлорын бүтэц хэмжээ, идэвхтэй эсэглэн зэрэг олон хүчин зүйлээс бясалгаг бойжуулах үйл явц хамаардаг. Микробиолог биохимийн урвалын үйл явцыг бойжуулах явцад хянаж бясалганы гауда жидар төрөл зүйлээс хамааран 30 хоногоос 3 сар бойжуулах өрөөнд байлгадаг. Бясалгаг бойжуулах өрөөний температур сэрүүн байдаг нь бясалганы гадарга дээр хөгц мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг байна. Одоо жишээ нь энд ингээд бясалгаа бид нэр бойжуулдаг 4 камертай. Манай 4 камер бясалгийнхаа нэр төрөл тохируулаад температурыг нь ихсгэж болно, багасгаж болно, чигийг нь хуурайшуулж болно, илүү чийгшүүлж болно. Нэгсэндээ энэ 4 камерын тухайн бясалгийнхаа нэр төрөл тохирсон агаарын хэм чигийг автоматар бүрэн бий болгох бүрэн боломжтой гэсэн үг. Савлгаа. Хонин нуг бясалганы савлгааны хэсэг нь үйлдвэрийн хамгийн цэвэрхэн хэсэг байна. Микробиологийн шинжилгээ бүрэн хийгдэж ажилчдын ариун цэвэр дээр мөн адил шинжилгээ авсны дараа савлгаа хийгдэнэ. Хэрэглэгчдэд зориулсан хэмжээгээр бэлэн болсон бясалгаа зүсэж вакуумжуулах гялгар уутанд савлна. Зориултын ариун цэврийн шаардлага хангасан өрөөнд вакуумжуулсан бясалгаа өндөр хэмтэй усанд дүрж гялгар уутыг агааргүй болгодог. Эцэст нь үйлдвэрлэгдсэн огноотой хаяг шошгыг нааснаар бэлэн болсон бясалгыг зах зээлд түгэнэ. Хэрвээ байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн гэж хэдүүлээ энэ дэлхий дээр байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг жагсаагаад ирэмблэх юм бол манай бяцлаг бол хамгийн дээгүүртэл бичигдэн Монгол сүгээр хийсэн дэлхийн бяцлаг гэж ойлгож байна.